Сайн мэцхан үзэгчдээ чи чад нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт маань оролцохоор уул ус хамтлагийн гишүүн Хөөмич Лам Рагчааг. Алтан шаргад айдан бодлоход сэтгэл яруу асаас ихэд бодлоо юу хайрдан дууд маргад харнууд хадахын гүчм урван. Хүрэлцэн ирсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэнд хүргье. За баярлалаа. Юуны өмнөөс нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан нэвтрүүлэгт оролцож аваад баярлалаа. Заавал шиг баярлалаа. Бас энэ хүн сайхан одоо зөв хандлагатай тийм хүмүүст бас буян болохоор ийм сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаа да. Хувийн зүгээс маш талархаж байна. Тэгэхээр чи чад нэвтрүүлгийн урилгыг аваад бас ямар санагдсан бэ те? Ямар ч ажил байсан хийж чадах одоо нэг үйлдвэр дээр очиод те ажил хийгээд асан цалингаараа нэгэн гэр бүлийг дэмжих байгаа. Тэгээд Ер нь бол боддог шүү дээ. Хүн ямар ч ажлыг заалгаад тийм ээ. Эхнээс нь заалгаад одоо хүнээр тухайн мэрэгчлэнээр нь ч юм уу ингээд зөвлөгөөгөө аваад ингээд явхад бол хүн одоо бид тэр хоорондоо яриад ойрлогцоод байгаа юм чинь адилхан ямар ч ажлыг хүн болд орхноос урчин. Тэр ялангуяа нөгөө Монгол хүний гэм бол бас ондоо гэж боддог шүү дээ. Ямар ч ажил хийсэн хийж байгаа юм тийм. Би ч нэг жаад шүү дээ. Ажлын хувьд бас дуршлагаасаа ярил тий хамгийн анх ямар ажил хийжээ тий анхны цалин хэзээсэн бэ? Би Увс аймгийн хүн л дээ. Увс аймгийн олон мод төрсөн. Хамгийн анх мөнгө олсон ажил гэх юм бол найзтайгаа нүүлж 20 тонн гурил буулгаж ирсэн. Тэгээ тухайн үед нэг тэр чирэнгийн дуун шүү дээ. 1500 төгрөг аваад гомнөх баярлж ээж билээ. Хамгийн анхны цалин бол 1500 төгрөг байдаг. Тэгээд 10 жилээ төгсөөд Улаанбаатар хотод ирээд эцэг их сургуульд одоо их зүйч мэргэжлэр төгсөөд анх бол Баянгол дүүргийн мөрдөн байцаагтаас дадлагч мөрдөн байцаагчаар төмлөгжсэн. Тэгэл ер нь багасаа урлагт дуртай бас тийм ээ манай өвөө эмээ энэ төр бас их сайхан их л тоглодог. Өвөө маань бас туйл хайлдаг юм. Усуудаас бас манай аав ээж хоёр маань бас их сайхан дуулждаг. Бүх төрлийн хөгжим бас тоглождаг. Тэгээ энэ маань их нөлөөсөн юм шиг. 2005 оноос эхлээд ерөнхийдөө энэ урлаг руу орсон доо язгуур урлаг руу өвөө урлаг руу орсон. Хамгийн анх Алтай хархан хамтлагад одоо миний авгах боломжоо өгч юм байна. Соёлын төрөний ажилтан боломжоо авахын маань бас Алтай хархан хамтлагтай одоо Монгол улсынхаа язгуур урлаг өв соёл бүх юмаа сурталчлах гэж одоо Европын холбооны улсуудаар ирж очин 5 жил аялж тогсон байдаг. Тэгээд 2007 оноос хойш тэгээд үндэсний урлагийн их театр одоогийнхаар бол хуучнаар бол Улсын ардын дуу жинж хоолойт гоцлогоо мөчээр 12 жил ажилласан. Өнөөдөр бол тийм ээ одоо мэрэгчлээс сайлах гэж байгаа тийм ээ мэрэгчлээс сайлаад өөр ажил хийн тэр дундаа ажил хийгээд бас цалин авнаа тэгээд цалин авах нь авсан цалингаа өөртөө авалгүй бас нэгэн гэр бүл туслана гэхээр бас ямар санагдсан бэ? Сайн үйлс хийн гэхээр. Тэг. Ер нь бол хүн нөгөө хөлс хүчээ гаргаж олсон юм гэдэг бол цаанаа ондоо байдаг. Тэгээ энэ хөө өөрөө хөдөлмөрлөж авсан тийм хөдөлмөрийн өр шимээ бас нэг Монголынхаа бас нэгэн сайхан гэр бүлд ингээд зориулж байгаад маш сэтгэл баяртай байна. Тий. Дотроос ингэ баярлалаа. Одоо тэгвэл хоёлоо татгшаа ороод бид хоёрт яг танд зориулсан одоо ажил байгаа. Тэгээ ажилтайгаа танилцаад мэдээж бас хин нэгэн зааварлаж өгөх байгаа. Тэгээд зааварчилгаагаа аваад ажилдаа орно гэсэн үг. За тэгээ хичээгээрээ амжилт хүсье. Би чаднаа л гэдэг одоо ямар ажил таарах юм бол доо бас бодож шиг ям бэнз юм. Чаднаа гэдээсэн чинь бас хэцүү ажил байл. Хэцүү ажил байлаа сайхан. Болох тий. Монголын замны билээс тий. Болно. За одоо хоёулаа үйлдвэр рүүгээ орж ажилтайгаа танилцгаая. За. За бид чиглэл компанийнхаа дэлгүүр дотор орж ирээд байна. Тэгээ Жалсан толомтой уулзаад байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр чи чад нэвтрүүлгийн маань хувьд тийм ээ өнөөдрийн оролцогч Лам Рагчаага удирсан байгаа. Тэгээ танаа өнөөдөр ажилтнаар хоёр маань ажилласан л. За тэгэхээр үйл ажиллагаагаас давчхан биднээс танилцуулаад хэлвэл тийм ээ. Манай компани болохоор 1-2 дугаар хоолны тогоо, дөрвөн ширэмтэй фишн, ширээ, ер нь бол нийтийн хоолны тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг компани байгаа. За өнөөдрийн үйл ажиллагаа болохоор цэцэрлэгт одоо хүргэлтээр явах байгаа. 1-2 дугаар хоолны тогоо, ширээ хүргэж байна. За Лам Рагчид манай бас ямар санагдаж байна таны хувьд энэ дэлгүүрт орж ирээд? Өөрсдөө үйлдвэрлэдэг юм байна тий. Өөрсдөө ингээ үйлдвэрлээд за гоё шүү дээ. Хүүхдүүд одоо ирвэл сайн хоол хийж өгөх тий. Бүх одоо боломж нөхцөлийг хангаж өгч байгаа юм шүү дээ нэг компани.
Гоё. Манай оролцогчоор ямар ажил хийхээр төлөвсөн байгаа вэ? Цэцэрлэгтүү хүргэлтээр одоо явуулах чинь 1 2 дугаар хоолны тогоо ширээтэй. За ламрагчдаа энэ ажлыг хийхэд бас хэцүү зүйл тулгарх болов. Манай мэрэгжлийн хүмүүс хамт явах болохоор хэрэг бол гав. За таны хувьд одоо ямар санагдаж байна? Одоо мэрэгжлийн хүмүүс хамт явж байгаа чинь нэг сандраад айгаад байгаа ч малах. Очоод сайхан орондоо ярилцал. Чи одоо энэ нэг чи би нэг залгах чи шийдэв юм ингээл чадна л гэж бодож шүү дээ. Тэ? За амжилт хүсье, ажиллаа гарцгаая. Амжилт. За сайн байна. За сайн байна. Ламрагч аа. Эрдэнэ. За. Ламрагч. За хүргэлт хийхээс өмнө бас энэ засварын зөвхөн бас танилцъя гэж бодож байна. За. За манай засварын цех мэн ингээд энэ хэсэгт ингээд байрлал да. Бүгдээрээ гаднаас ирж байгаа манай бүтээгдэхүүн засварт ирсэн бараануудыг хэрэлцэж засварсан бараануудыг засч янзлаад хүргэж засдаг. Хүргэж өгдөг. Тэг хүнд нь хүлээлгэж өгөө шалгаж өгөөд хүлээлгэж өгдөг. Тэр нь хүмүүс нь өөрсдөө хүргээд ирдгүү танаас өөрсдөө ер нь жижиг одоо энэ гэхлийн махны машин ингээд задлсан байгаа байхгүй одоо махны машин бүгд нь задлсан байгаа. Иймэрхүү жижиг төхөөрөмжийг болохоор хэрэглэгч маань өөрснөө авчиж ирээд тэнгууд нь бид нар задлж үзээ энэ засвар хийдэг. Үнэхээр том овор ихтэй том тогоо шарга шүгэ эдрэг бол яг тэр хаяг дээр нь очиод үйлдвэрийн байр юм уу сургууль цэцэрлэг дээр нь очиж засчаас засвар үйлчлэгдэг байгаа. Ихэвчлэн өөрсдийнхөө үйлдвэрлэсэн юм засах аль эсвэл ямар ч хамаагүй энэ цахилгаан хэрэгсэл мөрслөө. Тий, ихэнхдээ бол дандаа манай үйлдвэр сагж байгаа том төхөөрөмж, дээрээс нь энэ худалдаанаас гарсан, ерөөсөө манайхаас хамааралтай том төхөөрөмжийг л бүгдийг засч өгнө. Хөрөгөгч хөлдөгчгээд дандаа дулааны төхөөрөмж, хөлдөг төхөөрөмжүүгээр байгаа л да. Энэ ихтэй одоо махны бах зүсгч ингээд засварт ирсэн ингээд засах гад байж байгаа. Энэ ингээд махны машин ингээд бүрэн задлаад тавьдсан хайрцаг нь тэнд байна. Одоо ингээд одоо хүргэлт хийхээс өмнө нэг юм засч үзэх үү? Нэг юм засч үзэх үү? Харин тгий гэж бодож байна. Жохо гэр хамтагтай. За тэгээ. Тэгвэл хоёулаа нэг тогоо задлаад үзчих үү? Тэгэл тогоо талаа нэг засварт нэг тогоо ирсэн байгаа тийм урд. Тэрийг засч үзэх үү? Тэгээ. За. За эхлээд ийш явна. Хоёрч яваад ийш явна. Энэ одоо манай үйлдвэрийн бүтээгдэхүүн байгаа. 1-2 хоолны бүтээгдэхүүн хийдэг. Шөлтөө, хоол, гүнзгий, ууран цамцтай тогоо байгаа. Эний ард тал нь юуныхаа тэжээлийн килэм дээр тогон дутуу өрөө нэгэ буцагдаад ирсэн байгаа. Энэ бол ойр жоох юм дээр байгаа л да. Тэр баг цэвэрлж мэдлэл болчих юм уу яах. Үзэх үү? Үзье. За үзье. Тэр энэ тэнний маань нэг нь ажиллахгүй байгаа байхгүй юу? За. Тэгээд нэг дутуу нэг юу халаад байна гээд удаан халаад байна гээд. Тэгээд тоог задлаа тэнэ үзүүлээд өгөөч гэж тусаж ирсэн байхгүй юу? Тэр хоёулаа тэнэ шалгахын тулд тэнэ бариад үзнэ гэсэн үг. Тэнэ барьж үзээд за энэ ерөнхий юун дээр нь энэ гурав нь бол шууд хоорондоо энэ гурав шууд ингээд 6 тэнэ 3 ингээд пэрмүүчглээ холбогдсон гэсэн үг. Энэ нөгөө 3 үзүүрмэс өгөх. Энэ 3 дээр нэг гал ирж байгаа 3 гээд хүчлээр ажиллаж байгаа тоогоо гэсэн үг байхгүй юу? Тэгээд нэг тэн ажиллаж гэнэ үгүй гэдгийг шалгахын тулд одоо ингээд бариад үзэн даам зааж гэнэ 27 зааж гэнэ 25 зааж гэнэ за энэ ихтэл ингээд харин зааж гэнэ ингээд нэг нь ажиллахгүй байх жишээтэй байгаа байхгүй юу? Тийм учраас энэ тэнийг одоо энийг тижэл уцаасан салгаж аваад буцаж гаргаж ирээд нааш нь гаргаж ирээд тэгээ бас энэ ч гэсэн ажиллагаатай юуны сангийн цагаанлын эсвэл сангийн олсмосоор ороогоод ус алдахгүй тул тэгээ буцаж чангалаад ингээд тэний сож өгөөд тэгээ буцаад халааж өгөө. Энэ цамцсан дотор ус байна гэсэн үг. Ус юм гэсэн үг. Одоо энд одоо нэг дээдл нь ирээгүй байна нөгөө газраас маань. Эдгээр өөрснөө авцсан юм шиг байна. Энд нэг юм цорготой, нэгт нь ус идэг цорго, нөгөө талд нь юм даралт хэмждэг монометр юм шилэн төхөөрөмж хамт ирдэг байхгүй юу? Тэгээ бас нэг ууран калафантай. Тийм нь хамт ирээгүй юм л да нөгөө хүмүүс маань авчирж өгөөгүй. Энэ тэнэ солиулээгээд авээд ирчээд байгаа байхгүй юу? Ерөнхий юу нь бол энэ гэсэн үг байхгүй юу? Тэр сая чи болохоор энэ нэг нь бас тий энэ бас ажиллахгүй нэг тэн ажиллахгүй нэг тэн ажиллахгүй болохоор ингээд 3 тэнээр халдаг тоогоо маань 2 тэнээр халахаар удаан халаад хүчин чадал нь баг болчоод удаан халаад байгаа байхгүй юу? Тэгээ энэ тэнээ солиулээгээд авээд ирсэн одоо манайх ингээд сольж гэл. Ер нь бол шинээр солиод өгчдөг юм уу ингээд засаад одоо хуучин байгаа юм дээр янзлаад өгчдөг юм. Энэ бол одоо манай үйлдвэрийн нөгөө нэг намын зэний тоогоо маань шүү дээ. Энийг одоо манайхаас авсан тохиолдолд 2 жилийн хугацаанд давалыг тэн мэний бол ингээд өнгөө солиод өгч. Баталгаатай болохоор ингээд өнгөө солиод өгчдөг байхгүй юу? Өснө авчираад. Тэгвэл бас эрэл ачтай байна. Тий.
Хэрэгтэй л юм биш. Би тийм байгаадгаа. За хоёулаа ингээд юуныхаа төхөөрөмжийн оншийг бол олцсон тий. Нэг тэн шатсан учраас одоо энийг авч солиноо. Энийг авч солиход бол бас 2-3 цаг бараг нэг хүн бол нэг өдөр чинь суус солино. Тэгэхээр хоёулаа бас тэгж суух цаг зав тарахгүй учраас одоо энэ машин тодорхой учраас юугаа тэнэ аваад дараа нь экстрч ирээ солино энийг янзнаа л гэсэн үг байна. Тэн солиод энэ тоогоо зүгээр ажиллагаатай болгоод гэсэн үг байна. Юмсан хоёулаа хөргөлтөнд яваад бас нэг холбот хийж өгөх бол авчирсан баг холбож өгөх. Хоёулаа нөө төгжрөл мөгжрлөө тооцсон ер нь явсан ярих. Тэрх үү. Энийг яг дараа. За. Гой боловсроогүй болсон байна шүү дээ. Багжаа өрчих. Ой үржээ авчид. За яг тэгээд одоо дагуулхаас бараагаа ачаад тэг хүргэлтэндээ явж байгаа. Машин бэлэн байгаа тийм. Машин бэлэн байгаа. За. Чи чад нэвтрүүлэгтээ хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид чиглэл компанийн захирал Бомцэнтэй уулзаад байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За тэгээ өнөөдөр бас тийм манай оролцогч танаа үйлдвэр дээр ажиллаж байна. Тэгэхээр 30 жилийн төвтэй танаа компани бол тийм ээ хүмүүс хэдий мэддэг болсон. Тэгэхээр таас анх энэ тухайн үйлдвэрээ бас байгуулж исэн үеэс ярил. Баярлалаа. За эдгээс одоо 30 жилийн өмнө 1990 онд анх чиглэл нэртэй хошоо байгуулж одоо церкийн тэнд нэг хөрөх цастай бодволд хөрөх засаж бизнесийн гараагаа эхэлж исэн юм сайхан юм санагдаж байна. Тэгээ би өөрөө нийтийн одоо томд хөрөмжийн засварчин мэрэгчлээ хүн байсан. Тэр үед одоо гэр ухаан захлагаа хэрэг засварлаж хөрөгч билет хоёр засварлаж одоо бизнесээ эхэлж илаа. Тэгээ тэдгээс хойш одоо 30 жил болоод өнөөдөр бас ингээд 30 жилийн өмнө хой болох гэж байна. Тэгээд энэ бас танаа одоо чи чадна гэдэг нэвтрүүлэгт манай компаниг сонгон оролцож манай компани үйлдвэрлэлд тамилгасаж одоо бас тодорхой хэмжээний өөрсдийнхөө одоо тэр хүмүүнлэгийн арга хэмжээнд зориулдаг тэр нэвтрүүлгийнхаа үйл явцыг манай компаниас ус ингээд явуулж байгаад баяртай байна. Тэгэхээр танаа компанийн хувьд бас тийм ээ хоолны технологи тийм ээ энэ олон салбарт одоо хэрэгтэй чухал галтгооны хэрэгслүүд болоод олон төрлийн зүйлүүдийг хийдэг байгаа. Тэгээ үндэсний үйлдвэрлэгчийн хувьд бас компани сайхан бас танилцуулбал бид одоо хоол үйлдвэрлэлийн томд төхөөрөмж, сургууль цэцгийн галтгооны томд төхөөрөмжийг үйлдвэрлэх юм зорилттой зорилттой ажиллаж байна. За энэ зорилт бол одоо анх бараг л одоо 30 жилийн өмнөөс л эхлэж бид бодогддог байсан. Тэгээд энэ бол 2000 оноос одоо яг үйлдвэрлэлийн процесс маань эхэлсэн. Тэгээд 2005 оноос томд төхөөрөмж одоо хятад улсаас энэ томд төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх томд төхөөрөмжүүдийг худалдан авч анхны одоо үйлдвэрлэлээ бол нээж исэн. Түүнээс хойш одоо бид бас одоо чамгүй хугацааг өнгөрчээ. Тэгээ одоо ингээд энэ салбартаа бол баялагийг бүтээж, түүчээлэн, шинийг санаачлан одоо салбартаа тэргүүлэгч байхын тулд өдөр тутамдаа чармаан ажиллаж байна. Тэгээ энэ үнэнд бол одоо өөрийнхөө дөрвөн салбар зөвлөгөө үйл ажиллагаа явуулж өөрийнхөө үйлдвэрүүдээр дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдаа бол туяа дотоодын зах зээлийг хангах ийм зорилттой ажиллаж байна. Үүнээс гадна бас Оросын холбооны улс хятад улсуудаас хоол үйлдвэрлэлийн хамт төхөөрөмжийн багаж хэрэгслийг цогц судалгааг нэг дараас гэсэн ураа зорилготойгоор импортоор орлон худалдаалан борлуулж байна л да. Тэгэхээр аливаа байгууллагын хамгийн гол чухал зүйл нь бол хүн байдгаа. Тэгэхээр таны хувьд бас хамт олноо хэрхэн нэгтгэдэг вэ тий? Тэр дундаа залуучууд бас хэрэг тууштай ажилладаг вэ? Одоо өнөөдрийн үед бол одоо ажил хүчин гэдэг хамгийн чухал. Тухайн компани одоо хамгийн үнэт зүйл. Тэгэхээр бол одоо Монгол улсад ажилгүйдэл их байна гэж мэрэгжилтэй ажилчдын асуудал гэж байна. Сургалтын одоо асуудал гэдэг олон асуудлууд байна да. Тэгээ өөрөөр хэлбэл одоо мэрэгжилтэй ажилчдын чанар чансаа буюу ихтэй сургуулиудын бэлтгэгч ажил бол орчин үеийн зах зээлийн шаардлагыг хангаж чадахгүй байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл одоо зүгээр хүнд үзүүлэх диплом бол хэрэгтэй биш. Юу чаддгаа бид бас гаргаж тавих улс орондоо үзүүлж чадах ийм шаардлага гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бол юу гэсэн үг вэ? Ямар нэгэн хэлбэрээр сургалтын байгууллагын чанараа сайжруулах, бид тэр сургалтын байгууллагуудад чанартай бараа бүтээгдэхүүн буюу хүний нөөцийг авч ажилдаа ашиглах, ажилдаа одоо хөвшүүлэх шаардлагатай гэдэг. Гэсэн эдий боловч энэ нь бол үүндээ
бас ийм шаардлага хангах чадахгүй учраас бид өөрсдөө сургалтынхаа өөрийнхөө хүний хүчийг бол өөрсдөө сургалтын төвөөр бэлтгэж байгаа. Бид нь ч гэсэн өөрийнхөө ажилчдыг одоо яаж сургаж авах уу, хаанаас авах уу, өөрсдөө яаж бэлтгэх үү, дотор сүнслэлтэй ажиллаж байгаа ажилчтайгаа нийгмийн асуудлыг яаж шийдэх үү, энийг яаж дэмжих үү гэдэг бол зохис бодлоготой явагдаж байна. Манай компанийн хувьд бол тодорхой хэмжээний бодлоготой ингээд тууштай баг багаарчдаар ингээд аваад нийгмийн асуудлыг шийдэж байдаг. За нийгмийн асуудлыг шийдсэн ажилчид бол энэ үндсэндээ ажлаас гаргах зохицол бол бараг байхгүй. Энэ бол манай компанидэр бол тусгаар харагдаж байдаг. Тэгэхээр тодорхой хэмжээний ажилчиндаа ингээд санаа тавиад ингээд ирэхэд бол ажилчид бол төгсөх суурьтай ажилладаг гэдэг нь бол бас батлагдаж байдаг юм да. 30 жилийн хүрээндээ бас ямар ажлууд хийгдэж байгаа вэ? Хэрэглэгч нартаа зориулаад бас ямар одоо урамшуул гэдэг юм уу тийм ээ? Шинэ одоо техник технологийн одоо бэлэг бид нар одоо 30 жилийн хэмжээнд зориулаад хэрэглэгчтэй зориулсан шинэ бүтээгдэхүүнүүдийн хямдралуудыг зарлана. За хоёрдугаарт бол өөрийнхөө харилцагч байгууллагуудаа мэдлэгээ явуулах, хамтран ажиллах, санд боловсруулах, за өөрийнхөө ажлын хүрээнд бүтээн байгуулалтын ажлууд тусгай байгуулалт ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл өргөтгөл шинжилтийн ажлууд, үйлдвэрлэлүүдийн өргөтгөл, агуулгуудын өргөтгөлийн ажлуудыг амжилттай одоо хийж өмнө бол ажилтнанд оруулаад бэлэн болсон ба шаардлагатай. Дээр нь одоо компани ажилтнууд өндөр хүртэл аян зарлаж байгаа. Энд бол тодорхой хэмжээний одоо салбар түүхүүд дээр нь явуулаад амжилттай сайн ажилласан, бусдаагаа өвчөөцсөн ажилласан, шинэ үтэл гаргасан, шинэ санаа гаргасан хүмүүсээ урамшуулах тийм дотоод журмын дагуу тушаал гаргаа хэрэгжин ажиллаж байна да. За баярлалаа. Ойч читэй биш дөрөвлөөс нөгөө тоног төхөөрөмж өргөд хүргэн гэхээр л хөнгөн л юм байдаг юм ах гэл ганцаараа өргөчих шахвал юм бодоод очсон чинь манай хамтрагч Эрдэнэ маань дөрвөлөө өргөнө л гэж байна. Тэгэхээр дотроо за ганцаараа өргөчих байл үүдээ. Гэсэн чинь нэг нь амар жинтэй байдаг юм 200 кг байдаг юм шүү дээ. Тэгээд жоохон одоо юу хээ өөртөө жоохон эрдчихлээ. Тэгээд хамтын хүч гэдэг бол бас агуу юм байна. Ганцаараа өргөчих юм шүү дээ. Жохоо өргөдөөс мөргөнө. Өөрөөс жинтэй биш. Ганцаараа өргөчих юм чи. За За өнөөдөр хоёулаа ингээд дөрөвний атсан 220 дугаар цэцэр дээр ингээд тохиромж авчираад ирсэн байна. Одоо ингээд сүрлүүлэх гад яг байр байранд нь авчираад тавьдсан, байрлуулсан. Одоо ингээд холбоно. Энэ цэцэрлэг маань нөгөө нэг дахин төлөлтөнд төлөлтөнд ороод одоо энэ чингэлтэд байгаа шүү дээ. Чингэлтэд дахин төлөлтөнд ороод энэ газарт нь шинээрийн гоё том цэцэрлэг өрөөд гоё цэцэрлэг байсан байна. Тэгээд энэ шинэ том төхөөрөмжүүд ингээд авч сүрлүүлж байгаа байхгүй юу? Манайх чиглэл компани маань ерөөсөө энэ жил боловсролын яамны тендерээс 150 сургууль цэцэрлэгийн тендерийг аваад ялаад тэгээд энэ нийт хоолны том төхөөрөмжийг ингээд өөрснөө үйлдвэрлэлт манай үйлдвэр дээр үйлдвэрлээд тэг ингээд цэцэрлэгүүд дээр нөхсөрч өгч шалгаж өгч байгаа байхгүй юу? Энэ мэдлэлт нөгөө нэг намын зай тоогоо шүү дээ. Тэр нэг засаад ирсэн нөгөө нэг тендер солино гэсэн тоогооч энэ нөхгүй. Одоо ингээд даралтын манометрны энэ уурын калапны энэ байна.
Энэ уран цамцтай тогоо энэ рүүгээ ус хийгээл энэ тогоо минь төгөн залгагдаад ажиллана гэсэн. Хоёулаа тог нөгнө гэсэн. Энэ нөө даралт нэгсээр ингээд Тийм даралтны хэсгээр нэг Хий гардаг. талав хий гарна. автоматар Автоматар хэсгээр автоматар өөрөө хийгээ хаяал явна гэсэн үг. янз Намун заяа байгаа. юм хөөж Тийм. Энэ дөрвөн ширхэг цахилгаан зуух. Дээрээ дөрвөн ширхэгтэй, доороо пишинтэй цахилгаан зуух. Тэгээ түрүү хоёлоо өөргөж орууллаа шүү нөгөө дээ. 200 хилтэж ийн үстэй. Наач авах хүн шүү дээ. Бурхан. За. Тэгээ нэг 2 дугаар алны тоогоо маань байна. Энийг 200 хилтэж ийн шүү дээ. Энэ оюуны юм тий. Наач авах шүү. Гаднаас автаа болохоор бас танихдаггүй. Ингээд чиглэл компаниг ширэмээр зогтооч. Энэ ширмэн айгүй их дузаан хүнд. Энэ л хүнд байгаа. Энэ л хүнд байгаа. Энэ л хүнд байгаа. Тэгэл энэ шарга шүүгээ байна. Ингээд энэний төхөөрөмжийг ингээд манайх чи ингээд 3 4-өөр ингээд очиж аваад тэгээ сургууль зэрэгтэй тавьчихад холбож өгөөл, хүлээлгэж өгөөл, шалгаж өгөөл тэгэл явдаг та. Тийм байна. Өдөртөө нэг юм ажил хийгээл. Өдөртөө ер нь бол бараг тэгэндээ нэг өдөртөө үйлдвэрээс гаргаж ачаал тэгээд энэ давчирч холбож өгөө, байрлуулаад тэгээ шалгаж өгсөөрөө бараг нэг өдөр ажил гарна. Заримдаа орон нутг руу явах шаардлагач байгаа. Өдөр орон нутгаас Гой юм хийж байгаа. Манай ингээд дотооддоо хийж байгаа. Үндэсний үйлдвэрлэл хийж байгаа. Гаднаас бол одоо энэ л байна. Тэгээ эднэр гур дандаа үндэсний үйлдвэрлэл манай. Эдгээр бол танайхаа тий, манай үйлдвэрлэл хийсэн бүтээгдэхүүн гэсэн үг байхгүй. За хоёлоо юу ч энэ төхөөрөмжөө хоёлоо холбоод үзчихв те. За Аптирка хаан төвч. Аптирка, майн аптирка. Чи энэ дээдлийн дүрэн болт энэ. За. За энэ нөхрөч одоо. Одоо цахилгааны холбоонд ингээд бүгдээрээ ингээд шинэ сургууль цэцэрлэг ингээд цаанаасаа зураг нь ингээд гараад ирсэн. Бүгд цахилгааныхын төхөөрөмжөнд хаанаа байрлах уу гэж зураг нь гараад ирсэн. Тэрнийхэн доороос ингээд цахилгаан тэжээл нь бүгд доороос нь ингээд гараад ирчээд байгаа байхгүй юу? Яг нөгөө тэгээ яг төхөөрөмж болгох тийм доор цахилгаан тэжээл нь гараад ирсэн байгаа гэсэн. За наатах хоёлаа. За хааш шүү дээ. Дэс наа. За доотог авчихсан. Доотог авчих. За ингээд авчих. За 3-ны тэжээл минь хаана байна? Одоо энэ ард орсон байх хэвээр. За энд байна дахиад. За энийг нэг гарна. Чи наанаас би эндээс нь эргүүлээ. За болно. авалцсан. Болсон. За наа чи Ингээд ингээд 3 нэг цэнхэр бол. 380. 380 вольтоо гэсэн үг. Тог байхгүй зү. Тог нь өргөж шийдэн. Бариад авсан байгаа. Садлаа хүч бодсон юм бол. Одоо 220 маань бид чи ахын үргэлээнд ингээд юу яд нь штэ. 220 220 чод энэ гэсэн үг. Нэг гал нэг 0 гэсэн үг. Нийтийн олонны тоног төхөөрөмж заавал 3 галаар 380 вольтоор ажиллана. Энэ 3 гал 1 0. 3 гал 1 0 болоод байгааз. Энэ болохоор 220 болоод байгааз. Тэгэхээр энэ 380-аар ажилладаг учраас 3 галаар холбогдно гэсэн. За энийг суулал. Энэ дээр 3 галаа өгнө. Энэ автомат дээр. Ой чи өөрөө шууд ингэ Наа цаанаас үйлдвэрээс ирэхэд ингээ бэлэн байж байгаа холбоход. За жоохон сулж жагаад. За сулчлаа. За сулжлаа. Одоо энэ 3 галаа нэг нэгээр хийх. Эхлээд энэ нэг утасны даруулах шиг юм аа. Энийг даруулахаар орно. юм тий. Нэг оруулж жаад хоёулаа чангалнаа гэсэн. За тэрүүгээр оруулчих. Энэ 3-ыг бол оруулах уу? Энэ наад 3. Энэ чи хөөмөлхөөс ондоо юм байна. Хөөмөлгөөс Хөөмөлдөө юм байна. Манай хөөмөч бас л тэгэл сайхан урлаг шүү дээ. орлого. Би одоо хөөмөлжмөө сурвал одоо сурах чадхаас өнгөрсөн. Сурах уу? Сурлаг байт. Сурах уу? 10 настай хамгийн бага нь одоо манай дээр чинь над дээр чи 10 настай хүүхдээ явж штэ. Ээж аав нөө багаас нь Багаас нь хөөмөл сурах гэдэг үү? Тий, хөөмөл сурах чи бас нэг язгуур өв соёлоо тий. Өвлөн дээн гэдэг чинь бас гоё штэ. Энийг бахар чангалч юм. Нэг чангал хэрэг байна. Жоо бахи чанга. Энийг боож байгаа чангалах уу? Цаана барьж гинэ. Би барьж. Наа төрөж чангалч. 10 настай хүүхдэл явж байна. Хамгийн бага нь 10 настай. Одоо миний хамгийн хөгшин шавч 60 та нөхөр шүү дээ. Оо бид нар тэгвэл хөөмөл сурыг бол бас боломж байгаа юм биш үү? Би ч одоо багасаа сурдаг. Чи битэр ингээл хоорондоо ингээл ярилцаал те. Ойлголцож байгаа шүү. Одоо энийг чи ингээд энд ингээд хэлчихтэй. Яг энтэй чи адилхан юм байна. Сурахад уу? Тий шүү дээ. Одоо битэр хоорондоо ойлголцлоо юм чи хөөмийг сурах боломжтой гэсэн үг байна. Нэг аваа гараад хөөмий яаж юм бэ? Одоо хөөмий бол ерөнхийдөө одоо амьсгааны урлаг гэж ярьдаг тийм ээ. Амьсгаан дээр хэвлийн амьсгаан дээр суурилдаг суурилсан өгүүлхэн эрхтнийг шүтэлцээ дурлаг тийм ээ. Хоолоогоор дуурна гэсэн үг шүү дээ. Нэгээс залгуур хоол одоо ингэ чиг түнхээр ч шүлсэл залгуу үстэй. Гэ шүлсэл залгуутай. Яаж юм? Хэцүү байна. Дээшээ орж байгаа үстэй. Түнх чиг дээшээ орчих байгаа үстэй.
Цаашаа дээшээ. Дээш явчихж байгаа. Тэгээд яг тэр процесс дээр чинь дуурна гэсэн үг. Тэгэхээр чи эхний хэлсэн амьсгаа их чухал байдаг шүү дээ. Хөөмөн тэр чинь амьсгаа. Хүн амьсгаа өгөхөр цээж ингээд идэв. Тэр ч одоо хүмүүс нэг хоолоогоо шиг дуурах гэдэг. Юм шүү. Ерөнхийдөө нь бол шүү. Ерөнхийдөө бол өгч чинь зөө. Одоо чи гоё зассан шүү дээ. Гоё засах. За хэд 3 галаа ирсэн энэ дээр гэсэн үг. За энэ галыг энэ гулаа утсаа энэ дээдлэх дээр Бид нар бол дистрал хамаахгүй. дистрал хамаахгүй. Таланг төхөөрөмждөр бол дистрал хамаахгүй. Эргэлтийн төхөөрөмждөр болохоор нэг фаз солигддог учраас буруу эргэх тохиолдол. Ерөнхий тоогоос салгацсан чигээ би Ерөнхий тоогоос цаанаас салгацсан. Баатарлаг хүрээд байгаа шүү дээ. Аа тэгээ айлтгүй наач. Тогийн салгацсан. Сарвага онцог хөөмөж ивэл яах вэ? Юу уусан бэ гэсэн чинь. Зөнийг жангалч явуулсан эхлээд. Тэгээд бүх олон хүмүүсийг манай цайны асуудал дээр нь ажиллаад байна гэсэн үг шүү дээ. Энийг тэгээ маш сайн хийхгүй л бас болохгүй тий. Чи олон хүүхдээ хоол унд хий. Ачаал лавна. Бараг өөрийн 5 жингээс эхлээд ажилдаг байлгүй дээ. Корона гараад манай урлагийнхан чинь бас тоглолт зөөрөөд ажил зөөрөөд л тэгэл яг. Би ч нэг коронавиг дайламдуулж байгаа нэг цомог гаргаад авсан шүү дээ. Натаа засарч болох юм. Хоёулаа ингээл. Болно шүү дээ. Юм засаж байгаа. Юу засаад Тоглолт гараад очоод хөмөлчөөл тэгээд надтай хамт ингээ сургууль хацсан олуулж юм уу? энэ нойлын нэг хоёулаа гаргах юм. Шади шатаж зүгээр нь наадха нойлоо саяхан чанга дээр. Чи дөрөв нэг дуурах гал шүү дээ. Дуурах гээд байна. Нэгсэндээ нөгөө одоо бид нар бол яг нөгөө тайлбарлахтаа л тэгээ хүн нөгөө унтах гал хөвчихдээ шүү дээ. Тий. Дэжараа нэг зүгээр хамгийн юм ингээл тайван болцсон тий. Тэгээ хөвтөж явахдаа юу гэдэг шүү дээ. Амьсгалдаг байхгүй. Тэгээ чи гитцээ зүгээр анзаар заяа. Дөнгөж чи гитц чи ингээл том богоол багсаал. Тэр чинь яг одоо нөгөө хөвлийн амьсгаа гэдэг чинь тэр байхгүй. Тэгээ дээш хараад нэг жоохон нэг жинтэй хүмүүс дээш харах нэг өндөр амьсгаа аваа. Тэг гитцэн ингээл том богоол. Хөөжрээд буцаад Цээж юусоо хөдлөхгүй тийм ээ. Тэгэхээр ийм амьсгаа авч иж одоо хөөмөч нь юу ах юм шүү дээ. Энийг энэ бүдүүн талд ингээд нааж аваад тэгэл болно шүү дээ. Болно. Яг хөдөлгөөнгөө л суул байж болохгүй. Сайхан чанга ленттэй л харчих гэсэн үг. Наа ч юм бол гэрлийн утас гэр доторх гэрэлтүүлгийг тижээж байгаа л нэ. Тэгэхээр тэр амьсгаа чи одоо яг хөөмний амьсгаа. Тэгээ хүмүүс амьсгаа авахаар цээжээ хөдөлгөөд. Цээжиндээ амьсгаа авчих юм бол хөөмөлөхөд аяг төвхтэй байдаг. Тэг хөөмө гэж бас Суруу шахуу сурахад дэр нь ямар байна? Тэр нэг юун дээр юу лээ? Яг түүн шиг тэр нэг баяр цэнгэл нэг айгүй хурдан хугацаанд хөөмөс сурцсан байсан шүү дээ. баяраа чи уусаж авьяастай хүн шүү. Авьяастай. Манаас бид нэр 2014 онд интернэшнл хөөмөс хөлөө байгуулад бас найзуудтай манай Миндэ иргэд найз идэг. Тэгээд бид хэлж нэг хийх багшлаад. Энэ болох уу? Болно. Дахиад хоёр жишээ нэлээд болох юм уу? Болно. Ингээс. Тэгээд тэндээ багшлаа. Тэгэхэд баяраа ирээд дуурал бид нар бас сайхан уран бүтээлийн найз. Энийг хол байлгах хэрэгтэй. За. Уран бүтээлийн найзуудтай. Айгу мундаг хөөмөж тий. Тий. За ингэ байж. Би одоо тэр шийдэнд орчоод ерөнхий шийдийн тогийн залгана. Хоёулаа тэгээ тогийн зөв ирж гэнэ, буруу ирж гэнэ гэдгийг наа үзэн штэ. Гар мараа хол байлгаж явах уу? Юу ч хоолох байлгаж байсан тий. Харватлаа холцож байгаа. За. Харватлаа хол бол бадраа штэ. 380 гэж штэ. Хол байна тий. Хол байна. За. За ингээд нэг ерөнхий шийдэн дээрээс Оо энэ гэр засчлаа. хаад өгчлөө. За тогийн холбоотой тог ирчлээ гэсэн гэрэл. Тэгэхээр одоо хоёулаа тогоон зөв ирж үү, дутуу ирж гэнэ гэдгийг за энэ тестрээ болчих. Энийг конопыг даа. Энэ цагаан нэг үү? Наад цагаан конопоо даа. Ай чи шууд 15 байна. Бас ингээд татчих байгаач. Ажиллаж яана гэсэн. Энэ болохоор дээд үдирч байгаа. Тэн сая дуурсан юм чи. Тэн залгаж яана гэсэн. Зүг. Ингээд энэ болохоор доотх нь ажиллана. Ингээд ажилласан.
За одоо тага боох. Одоо тага боч. Тэгээд хоёлаа Биш тага боохоос өмнө чиний дуугаж үзэхгүй. яаж дурах вэ? Би ярин чамд хэлээд шүү дээ. За одоо зүгээр энгийн сууж заа. За. Амсгаа аваа. За. Миний гаргач амсгаа гаргач. За гарах юм уу? Тэгээ зүгээр энгийн байдаг дээрээ л. Ингээ байх. За. Одоо жоохон миний гарын төлөв амсгаа аваа. Ингээд түгжигч байгаа зү. За. Одоо чи юм яар. Юм ярьдаа зүгээр надад хамаагүй юм. Яриад юм. За Болоод тэгээ ихээр энэ сулрахгүй байгаа зү. буцаад гид сулрахгүй тийм байх. Тийм байх. Тэгэхээр энэ хийлэлтэн дээр одоо хүмүүс дуурна гэсэн үг. Тэгээ энийг одоо Чи тэг муута гэдэг. Зөв хоолоо ингэ засаж байгаа юм шиг. за. Гэж цэвэр хэлээ. Аа. Одоо орж иж байгаа нэг царгаа шиг юм. За дахиад амсгаа авлаа. Наа чи шахаж ийн гэсэн үг шүү дээ. Сул дахиад. Биш. За дахиад. Зүгээр чөлөө. Ингээд өгчих юм уу? Хэлмэл чи ингэ сул байх хэрэгтэй. Залуучууд маань бол яг өөрсдийнхөө дотоод тэр хүсэл сэтгэл тийм ээ мөрөөдөл яг өөрсдийнхөө сонирхлыг дагж бас ингэж ажил мэргэжлээ сонгуулах зүгээр юм уу гэж бодож байна. Хүмүүс хэлдэг штэ. Ажил хүний гол нөхөс хүн ажлыг олж болохгүй гэж манай өгдөөд сургасан маань бас одоо энэ дээр ирээд ажил хийж байгаа хөвцөд бас бодогдчихлаа. Тэгээ залуучуудаагаа бас дуртай ажиллаа хийж үр жимээ сайхан хүртэж яваарай гэж хүсмээр байна. Нэг хоолооноос ингээ хоёр өнгө гаргаад. Хоёр өнгө тийм ээ. Зэрэг гаргаад байгаа шүү дээ. Тийм. Францаар бол одоо Шон Дифроник гээл. Тросинг ингээл англи Америк англичууд бол тийм Аа, нандаг урлаг юм сургаж байна чи. тий. За, чиний хийж байгаа ажилтай ямар хөө юм холбогдох нь уу? Яаж холбогдсон? Чиний боол чангалагтай. Ваа гэдэг чангалаг. За тэр чи. За хоёлоо тагаа бай. Чам тэр нэрэд байж шүү дээ. Ирээдүй байна. Аагц. Хүмүүс тэгдэг өх. Энэ хөөмийн сурахад юу яадгүй. Наач. Зааж энэ хэмжээнд тийм байна. Наач дооч нь шүү. Хөөмийн сурахад Дээдлэн шүү. хүн болгон сурч болох уу? Дээ. Биш ээ эн чин доотлох юм. Дээр нь вэ? Доотлох наа. Би тайсан юм. Оо, яндаг болсон юм байна. За уучлаарай. Юм зааж өгч буцаагаа. За уучлаарай. Би болио. Тэгээ хүмүүс тэгээд байдаг байхгүй. Би хөөмийн сурах болов. Миний нас одоо 40 хүрчлээ тий. Би одоо 50-таа. За 10 настай хүүхд хөөмийн сурах уу, хоолоо өвдөх үү? Дуучид бас их асуудал л дээ. Дуучид нөгөө хөөмөлчл хоолоо өвдөрч юм өдөрч юм. Яг одоо би хэлдэг. Анхнаасаа танаас тавилаа зөв ойлгоод зөв дуурах юм бол ямар нэг тийм хоолоо мол өвдөх шаардлага байх. Тэгээд Амтгтай амьсгаа их чухал юм шүү. амьсгаа их чухал тий. Амьсгаа зайтай үлдэх. Ерөөсөө л амьсгааны урлаг л да. Гоё шүү дээ. Тоглолтын юм шиг. Өөр Монголынхаа тэр сайхан язгуурын соёлыг чамд байна уу? Сурталчлаад, таниулаад тий Монгол хүн гэдгээр бас бахархаад. Европын хүмүүс хөөмөг айгуу сонирхдаг шүү байгаа юм шүү. Тий. Яста. Мундаг юм байна. Дотооддоо үйлдвэрлэсэн юм үндэсний үйлдвэрлэлд хэмжээд бас энэ цэцэрлэг сургуулиуд ингээд одоо хүүхдүүд бас ирүүл ахуй шаардлага хангасан сая хэллээ шүү дээ нэг ISO хэд гэнэ үү стандартын шаардлага хангасан ийм тоног төхөөрөмж хийж байна гэдэг. Энэ бас нэг талаараа манай монголчууд бас юм хийж сурсан байна, хийдэг болсон байна, техник технологи гоё хөгжсөн байна гэсэн утгаар ойлголоо. Би бас бахархаж байна. Хөөмөж лам харагчаа гэж юм байна. Өнөөдөр чиглэл компанид
нэг өдөр ажиллаж байгаа юм. Мэргэжлээ солиод. Чи чаднаа гэдэг. Би бас чадж байна сайхан. Хийчлээ. Сая угсрлаа шүү дээ. Тэгээд хүлээлгэж өгнө гинэ. За тамаагийн угсарсан төхөөрөмж хүлээлгэж өгөх гэдэг. Шаргач үгээгээ за тийм тэжээлийн өгчлөө. Ингээд холбоод за дээдх нь ажиллаж байна. Доодх нь ажиллаж байна. Олон ер нь ажиллаж байна. Энд жоохон халах нүг уу ингээл үзэн штэ. Ламаа тэр хооронд нь юу яад их вэ? Нөгөө техник ашиглалтын пассворд гэж байдаг ингээд энэ дээр одоо төхөөрөмж болгон дээр ингээд пассвордтай. Одоо ингээд тэдэн сарын тэдэнд шинээр угсарч өгвөө, ашиглалтанд оруулж өгвөө гэд. Тэгээд сар болгон манайхаас зэрэг дуудлагыг засвар үйлчлэгээ хийхэд бүртгэдэг байхгүй тэр засвар чинь одоо хамаа яриад өнөөдөр энийг угсарч өглөө тэдэн сарын тэдэн гэ тэгээд бүртгэж тэмдэглэж хөдөлдөг байхгүй. Одоо хүнээр үлдэн амбулаторын дэвтэр шүү дээ. Тийм л гэсэн үг одоо том төхөөрөмжлөн дээр. За үзэж үйлчлсэн өдөр айдар онсороо өччих тий. Онсороо өччих. Тэгээд наадах дээр 2020 оны 9 сарын 15-нд 15-нд тэгээд ямар үйлчлэл хийснийг тэмдэглэх гинэ. Энэ чи юу гэдүүлээ? Юу гэдэг вэ? Цахилгаан зуухыг би ч мэдээд байгаа. Цахилгаан тэжээлд холбон ашиглалтанд оруулж өгвөө. За. Тэжээлд халж байна. Ихт үзээрэй. Юм харж байгаа шүү дээ. Ашиглалтанд за оруулж хүлээлгэн өгвөө. Хүлээлгэн өгөө. За. Үйлчлэг хийсэн хүн. Чиглэл хийх компани. За. Чиглэл хийх компани механик ламаргачаа. По. Механик болцсон тий. Механик болчихж байгаа шүү дээ. За баярлалаа. Компани өөрийнхөө нэрийг гоё бичнэ. Механик ламаргачаа за. Ламаргачаа. За. Ингэж. За ингээд агчтай хүлээлгэж. Үүнд ашиглалтын өөрийнх нь пассворд нь. Энэ пассвордны байна шүү. Энэ болохоор техник ашиглалтын пассворд нь байхгүй юу? Одоо ингээд манайх ирж дараа засвар үйлчлэг хийх тэр надад чинь бүртгэл хөтлөө л. За маа гэж. За баярлалаа. Энэ балыг танд өгч юм уу? Агуулаа. За төхөөрөмж унтраач. Ингээд манай дээр 2-ын тогоо 1, 4 шүрвд биш 1, 1-р хоолны тогоо 1 ингээд манайхаа нийлсэн төхөөрөмжд ингээд бүгдний холбоод ашиглалтанд оруулаад холбочлоо. За тэгээд угсарсан тоног төхөөрөмжөө хүлээлгээд өглөө. За баярлалаа. Ажил үүснэ амжилт хүсье. За баярлалаа. Чи чадны нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгээд чи чадны нэвтрүүлгийн маань одоо хамгийн гол хэсэг эхлэж байна. Ямар хэсэг лээ? Цалингаа шүү дээ. Тэгээд яг одоо цалин өгөх хэсэг болж байна. Тэгээд оролцогчийн маань хувьд бас өнөөдөр нэг өдөр үйлдвэр дээр ажиллалаа. Сэтгэл ямар байна? Бас мэрэгчлээ нэг өдөр ч гэсэн ингээд би ч нөгөө байнга ингээд суугаал те хүүхдүүдтэй ингээд байнга суунг ажилтаа юм шүү дээ. Хөдөлгөөний их дутагдaltaй байж магадгүй. Тэгээ нэг өдөр бас ингээ гоё юм өргөөд бас те тонгоогоод дээшээ босоод суугаад хөдөлгөөн хийчлээ гоё. Тийм сэтгэлэг гоё. Цаанаалыг баяртай байгаад их яагаад ч мэдэхгүй. Сэтгэл бол өндөр л байгаа юм байна тийм ээ. Хүүхдүүдэд их хвчлэн өөрөө зааж те багшилдаг бол энэ удаа өөрөө багштай болсон тийм. Эрдэнэ гэдэг нэг сайхан багштай боллоо. Надаас өндөр юм бас багш гэсээр яагаад. За Эрдэнэгийн хувьд тийм ээ одоо багшлах ямар вэ? Хүн заах ямар вэ? Тэгээд тэр дундаас шавнаас өнөөдөр хэр сайн ажилласан бэ? Хүнд бас яг нөгөө нэг ажлынхаа хамт олонтой бас шинээр орж байгаа хүмүүс багшилдаг л байсан л та. Зааж сургаж байгаа. Тэгэхээр ламаатай өнөөдөр ажилласан их гоё хөгжилтэй л байлаа. Хоёр вентэйгээ би тэгээд хоёр вентийн сургаал хөөмөлөх гэж үзлээ. Ламаагаараа юм сурах гэж үзлээ. Хөгжилтэй л юм саруул хурдан сурахаар сэтгэл сайтай залуу. Ер нь юмхаа сэтгэлээс хийх гэдэг юм байна. Тэгж таалагдлаа надад. Чиний утас ч гэсэн маш гоё сэтгэлээр юм аа. Тэгээд бидэнд бас ингээд нэг өдрийн турш тийм ээ одоо зааж зөвлөөд туслаад ингээд явсан бас танаа хамт олон чанд маш их баярлалаа гэдгийг бас хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд ер нь ажилчин маань одоо хэр сайн ажилласан бэ? Оноогоор дүгнүүл одоо 100% гэж үзвэл. За 100% гэж дүгнүүл одоо 100-аас дээш байхгүй лөө. Яг 100% л та. Билээ сайн үжсэн. Хоёр винтэ өдөржингөөр хоёул өглөө гараад юм аачаад засварыгээл юм холбож өгөөл өргөж барайл ингээл явж байгаа юм чинь. Тэгэл ерөөсөө
сайн ажиллаа л гэдэг үгнээ би өдрөөс яг сэтгэлээрээ сайхан ажиллаа. Юу сурч бол Авсан. болсон. Болж 3,200 явсан ялгаад болдог тийм ээ. За сайн ажилласан гэж үзэж байгаа бол тийм ээ одоо цалингийн үгүй. За танадаа сайн ажилласан гэд цалингийн гардуулж өгнө. За баярлаа. Мөнгийг мөргөж ав гэдэг юм л шүү. оо тэгдэв. За цалин авсан. Цалин авсан сэтгэл. Бас сони юм аа гэхгүй. Нэг өдөр ажиллаад бас ийм мөнгө ингээ авчдаг. Буянталгүй юм да тий. Танай компани бас буянтай компани байна. За маш их баярлалаа. Чиглэл компани хамт олондоо бас нэг өдөр дотор нь ороод бас тий яг халуун уур амьсгал гэж ярьдэн шүү. Халуун догоонд нь ороод тутгалдаад ажил төрөлд ингээ хамт явсан. Сэтгэл маш өндөр байна. Бас шинээр их юм сурлаа. Цахилгааны тоног төхөөрөмжийн талаас тодорхой хэмжээний мэдэгдэхүүнтэй боллоо. Маш их баярлалаа. За бидний хувьд бол тийм ээ одоо оролцогч маань энэ авсан цалингаа хэдийгээр одоо барьж байгаа боловч өөртөө авахгүй нэгэн гэр бүлэд дэмжиж одоо энэ авсан цалингаа бэлэглэх байгаа шүү. Миний биш ээ. Би одоо л миний яг одоо л миний. Яг одоо цагт бол өөр юм. Энд хийч. Буянтай сайхан ажиллаж гэж байгаа юм. Тэгээд нэмээд хэлэхэд бас тийм ээ танаа хамт олон бол одоо энэхүү сайн улсын нэгдэж байгаа шүү. Та бүхэн бас оролцож байгаа гэдгийг бас хэлэхэд сайн. Зөөгөө баярлалаа. Ийм сайхан буянтай ажил оролцож байгаадаа их баярлж байна. Баяртай байна гэж хэлээ та. За оролцогчийн маань хувьд Өдөө өдрийн турш одоо хамт байсан багштай бас шавьтай коронавигийн үед нэг CD гаргасан, цом гаргасан гэж яриад байсан шүү дээ. Тэр цомгноос одоо дурсгана. Тэгээ удахгүй бас юу ягаараа. Эрдэнэдээ бас хэлчихье. За энэ миний цомог нүүдэлгээд цомогтой одоо энэ 9 уран бүтээл байгаа. 9 уран бүтээлийн 6 уран бүтээл нь яг миний өөрөө нэг аялгауг нь зохиосон уран бүтээл байгаа. Одоо энэ 33% хар ушуул тий. Тэгээд би өөрөө аян зохиосон тий. Дотроо үг нь байгаа. За. Хэрэг сурна гэвэл тий. Тэгээд дээрэс нь Эрдэнэдээ бас нэг өдөр хамт явсан гэдэг. Эр хүний нөгөө хүн чанар зулгаагаад. Миний сургалтын дээр хүрээд ирээрээ. За. Тий. Нэг сар одоо нэг сайхан хөмөд зааж өгье. 7 хоногт 3 өдөр. Тэгэхээр чи 7 хоногт 1 цагийг л одоо өөртөө зарцуулаад. Өөртөө зарцуулаад. Тэгээ хөмөөгөө ирээд сур. За баярлалаа. Баярлалаа. Миний зүгээс одоо өгж байгаа биелэг. За өстой баярлалаа. Тэрийг л одоо сурна авч. Нэг сарын дотор бас тодорхой хэмжээнд сурч шүү те. Ер нь бол аятайхан болчих. За багшаа хоёр одоо ингэж гоё холбогдож байгаа юм чи те. За тэгээд за баяр. Багшаа манай дээр ирж хөмөс өгнө. Тэгээ. За эрдэнэтэй амжилт хүсье. Тэгээд бидэнтэй нэг өдрийн турш хамт явж багшилсан тийм ээ. Үйл ажиллагаа танилцуулсан. Маш их баярлалаа. Танаа хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Танаа телевизийн хамт олон ч гэсэн ажлын өндөр амжилттай. Сайхан нэвтрүүлэгт орлоо. Их баяртай байна. Сайхан найзтай боллоо. Би одоо найзтай боллоо гэж бодоод байгаа шүү дээ. Багш авч гисэн найзтай боллоо гэж баярлалаа. За баяртай. За үзэгч та бүхэн нэвтрүүлэгтээ үргэлжлүүлэн хамт байгаарай. Бид яг одоо чиглэлтэй дөрөвт амьдран суугаа тэр нэгэн сайхан гэр бүл рүү очиж сайн үлсийг хийхээр явах гэж байна. За бид чиглэлтэй дөрвийн 13 дугаар хорооны засаг дарга Бямч ахтаа уулзаад байна. За танд энэ өдөр мэндийг хүргэе. За баярлалаа. Өөртөө ч бас энэ өдөр мэнд хүргэе. За манай оролцогч бол нэг өдөр үйлдвэр дээр очиж ажиллаад одоо авсан цалингаараа гэр бүлээ дэмжих гээд явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн бидний дэмжих гэр бүлийг танилцуулж өгнө үү? За баярлалаа. За тэгээ манай энэ хороог бас сонгоёж манай оршин суугчтай бас ингэж уулзах гэж байгаад бас дотор бас баярлж байна. За манай энэ орооны иргэн бол Батбаатар гэж өрхийн тэргүүн байгаа. За манай юунд хороонд ирээд бол одоо 4-5 дахь жилдээ сурч амьдарч байгаа хүн байгаа. За энэ хүний хувьд бол одоо ерөн зүгээр бас амьдралынхаа боломж тааруугаас шалтгаалаад ер нь бас нэг жоохон орхины хамааралтай байсан. Энэнийхээ эсрэг өөрөө тэмцэж чадсан, өөрийгөө өөрчилж чадсан. Энд нь бол одоо манай Жинхлээ дүүргийн гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн хэлтстэй хамтраад манай хорооны хамтарсан багийн хамт олон бол энэ өрхтөр буюу энэ Батбаатар залуудаараа ингэж хамтарч ажиллаж энэ хүний бас энэ өөрчлөлтөнд бол одоо дэмжиж ажиллаж ингэж одоо нөлөөлөл үзүүлж энэ хүний бас өөрчлөлтийг бол илт ингэж мэдгэтгэхэр ингэж гаргасан байгаа бас. Тий. Тэгээд бас энэ цаашдаа энэ өрхийгөө бас цааш нь дэмжиж ажиллах шалтгаан нь бол одоо хорооноос явуулж байгаа
одоо ажлыг их дэмжиж ажиллаж оролцдог, хороотойгоо их ойрхон хамтарч ажилладаг. Ингээд ийм бас өрхөө бид нар бол цааш нь бас дэмжиж явах ийм бас зорилготой ажиллаж байгаа бас. Нэмж хэлэхэд бол тийм ээ одоо чи чадны нэвтрүүлгийн хувьд бол одоо хамгийн гол амьдралын төлөө гэсэн чин хүсэлтэй тийм ээ итгэх зүтгэлтэй залуу гэр бүлийг дэмждэг. Тэгэхээр оролцогчийн маань хувьд бас тийм залуу сайхан гэр бүлийг дэмжих нэ. Сэтгэл ямар вэ? За сэтгэл маш өндөр байна. Өнөөдрөөс одоо ингээд очиод нөгөө өдөржин хийсэн ажлынхаа хөлсгөч гаргаж хийсэн ажлынхаа үр шимийг бас нэг гэр бүлтэй амтулж өгч байгаадаа бас амьдралд нь тодорхой хэмжээнд бас нэг нэмэр болох болоо гэж өгч байгаадаа маш сэтгэл өндөр байна. Тухайн гэр бүлийг бас энэ хорооны зүгээс бас дэмжиж маш олон ажил хийсэн гэд одоо сая сонслоо. Тэгээ та бүхэнд одоо бас маш их баярлалаа гэж хэлье. Бас тий иргэнийхээ төлөө бас тодорхой үр дүнтэй үлдэцтэй тийм ажил хийсэнд маш их баярлалаа. Тэр гэр бүлийн Баатар гэсэн юм. Баатар гэдэг нь бас дотроос талархаж байна л да. Яг тэгэхээр бас сая сонсгоноо нэг архины амралтай байж байгаад бас ингээд тэрийгэ засаа залруулаад бас нийгэмдээ тий хөдөлмөрлөе, амьдрий, зөв амьдрий гэсэн өөртөө бас асар том тийм зорилт тавьж бас та бүхэндээ самтар ажилласан хүн байна. Тэгээ удахгүй бас очиод уулзаад ярилцахаар бас мэддэг байхаа тий. Чи чадны нэвтрүүлэгтээ хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Батбаатарын да ирээд байна. За танд энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. СБН телевиз уран бүтээлчд болон одоо чи чадны нэвтрүүлгийн оролцогч Ламар агчаа хөвмөж манай оролцогч байгаа танаа гэрийг зараад ирлээ. Тэгээд өрхийн тэргэн бас ажилтаа гэж сонслоо. Тийм өнөөдрөө ажилтаа байна. Баярлалаа ажил хийдэг. Та бидэнд гэр бүлээ сайхан танилцуулж өгвөл. 3 хүүхэдтэй. Нөхөртөө тавуулаа амьдэрдэг. Намайг Бачирлын гамтыг. За гантай чи маань хувьд 3 намааг өсгөөд гэртээ нөхөр нь ол ажилласаа хийж байгаа тийм. Тий. Барилгын ажил хийдэг гэсэн нь тийм ээ. Тий. Хаана ажиллаж байгаа вэ? Хойроо л хийдэг шүү дээ барилга. Цаг нарны яаж вэ? Өглөө гараад орой ирдэг. За тэгэхээр чи чадны нэвтрүүлгийн маань оролцогч өнөөдөр бас нэгэн үйлдвэр дээр очиж ажилласан байгаа. Тэгээ авсан цалингаараа танаа гэр бүлийг энэ хөргөн 3 хүүхдийг бас тийм ээ танаа гэр бүлийг бас дэмжихээр ирсэн байгаамаа. Тэгээ оролцогчийн маань хойд бас сэтгэлээсээ хэлээрэй. Батбаатар маань бас мундаг байна шүү дээ. Ажил хийгээд өглөө гараад орой ирж бас ангахаа 3 ангахаа байна. Тэжих гээд мундаг байна. Бас багчлаа дахиад гэхгүй. Тийм. Тэгээ ямар ч өнөөдөр яасан чиглэлгээ компанитаар очиод нэг өдрөө тэдний одоо компани ажилтан болсон. Тэгээд хүргэлтээр энэ донод төхөөрөмж аваад ч өгсөд цэцэрлэг дээр өгсөд юм байна. Өгсөд тэгээд нэг өдөр ажиллалаа. Тэгээд ажилласан мөнгө одоо танаа гэр бүл бас амьдрал чинь тусдыг болох болов гэсэн үгнээс одоо ингэж бэлгэлж байгаамаа. Тэд баярлалаа. Тий. Энэ миний өсөж одоо гаргаж ганц би биш одоо миний ардаас ингээд телевизээ маа хамт олон бүгд зурлаач, найруулагч, дууны найруулагч, хөтлөгч гэж бүгд явж байна. Хорооны хүмүүс явж байна. Энэ хүмүүсийн бүх сэтгэл шингэсэн ийм сайхан одоо мөнгө шүү. Тий. Тэгээд энэ зоос маань бас ингээд 1000 түн болоод танагийн бол бас дахиад ингээд арилжаад ирэх болтугай. Тэгээд амьдралын цаашдаа улам өдөө дэшээ дэвжиж явах юм одоо зэтгээрүүлэх дэвшүүлээ. Тэгээд цалингаа өгч үү. Цалингаа өгч үү. Таал мэдэн шүү дээ. За энэ 200 мянга төгрөг байна. За. Таны хадаас дэдэл ямар юм тийм ээ? Миний хувьд гэсэн манай гэрээгээд хүндлээд ирсэн та нарын телевизийн хамт олон бас өнөөдөр ингээд ажлынхаа хөсийг өгж байгаа танд ч гэсэн хорооныхоо хүмүүс тэр бүх хүмүүст ингээд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. За. Хүүхдүүдээ өсгөхдөө тийм ээ тантайгаа хамт одоо амьдралын төлөө зүтгэж байгаа учраас энэ амьдралынхаа төлөө, сайн амьдралын төлөө юуг одоо ингэж хамтдаа ярилцаж тийм ээ өсвөл мөрөдлө биелүүлэхийн төлөө юуг илүү их ингэж эрхэмлдэг вэ?
Ер нь хамгийн түрүүнд юу яадаг шүү дээ. Хүүхдээ нэг сургуульд оруулчаад, нэгийн цэцэрлэгт оруулчаад өөрөө бас нэг сайхан ажил хийгээд гойсон л гэж. Сайн сайхан юм бодоо тийм ээ. Сайхан өмнө гой зорилго тавиад сайхан төрнөө. Ханыхаа талаараас бидэнд бас товчхон танилцуулаач. Нам ч одоо өглөөнөөс орой орох гэрэл ажиллаад ер нь байнга л ажил хийдэг. Тэгээд би хүүхдээ хараад 3 хүүхдээ хараад гэртээ тэгээд ол цаг нэгээл хүлээгээл. Хүүхдүүдээ өсгөхийн төлөө бол хамтдаа л би өсөн зүтгэл нэг нь ажил хийгээл нэг нь хүүхдүүдэд хараад болондоо гэл тийм ээ. Тийм. Болохын төлөө ямар ч судлаа ярихгүй гулгаа ярихгүй тэгээд тэрнээс гоохгүй сайхан шударгаар явж байгаа. Ямар ч байсан 3 хүүхдээ ямар ч юугаар дутахгүй сайхан өсгий, сайхан хүн болгоё. Шудраг хүн болгоё. Зөв өсгийгээл хичээгээл амьдрал хоёулаа явуулж байна. За оцсгийн манхад тийм ээ энэ хүү гэр бүлийг яаж дэмжих вүлээд хорооны зүгээс тий чиглэлтэй дөрвөн гэр бүл хүүхэд залуучуудын газрын хамт олонний хувьд бас. За манай чиглэлтэй дөрвөн гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн хэлтсэн маань бол 2020 оныхоо хүрээнд бол 12 шалгуур үзүүлэлтээр нийт 304 өрхий. Зарчил бүлгийн 304 өрхөд ер нь бол за дэмжлэг үзүүл нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг байгаа. За өнөөдрийн 304 өрхийн маань нэг өрхийн гишүүн өрх маань бол Батбаатар өрхийн тэргүүн эхнэр Гантуя гэдэг энэ айлыгаа сонгосон байгаа. Сонгосон шалтгаан гэх юм бол манай Батбаатар Гантуяр маш их хичээж байгаа, зүтгэж байгаа. Одоо нэг хүн чинь нэг зориг мөрөөдөлтэй байдаг те. Зориг мөрөөдлийнхаа төлөө хичээж байгаа, 3 хүүхдийн төлөө маш их хөдөлмөрлөж байгаа ийм өрх учраас өргөцөндөө биш тийм ээ. Бид нар бол цаашдынхаа ажлынхаа амьдралд бүгдэнд нь аз жаргал, бүхэнд нь амжилт хүсээд энэ хүн нэвтрүүлэгт оролцуулж байгаа юм шүү. Таны хувьд бас тийм ээ энэ үлэмс бол мэдээж одоо баярлсан сэтгэлийн илрэл байгаа гэж бодож байна тийм ээ. Тийм. За тэгээд оролцогчийн маань хувьд бас энэ сайхан гэр бүл тасынхан хөөмөлж өгөөч гэж хүсмээр байна. Би сая харин юу ял бодоо сууж хэлээ л да. Энэ гэр бүл ингээд одоо юм 3 анги гарахаа шиг явах юм байна. Цаашдаа ингээд маань том болно гэсэн сургууль соёлт явна гэх. Тэгэхээр энэ хоёрын маань бас сэтгэл нь тэр зорилго нэг зүг болж ирсэн болоод одоо энэ хорооноос ингээд сайхан дэмжиж явчих юм байна гэж ойлголоо. Тэгээд энэ сайхан гэр бүлтэй амар амгалан ашигтай сайхан өрөөл өсөе тийм ээ. Хүүхэд нь эрүүл сарвал өстөрнөд их орондоо нэртэй дүртэй данстай сайн хүмүүс болж хүмүүжгэлтгай гэдэг. Жангар төлөв хэсгээс нэг жоох өргөн барьяа бодчих. За. Нэг гүчмээ аваад ирсэн. За тэгээд энэ доо хүмүүст сайн сайхан өсөе.
тайча турган көшгийн үнэмэгдэг дөчин дөрвөн хөлтэй дулуун өнгөн ширээдэрэн Нагрын турган тэтгэн дурта талбан танибад Болда хара тохорон болцор талда тохолонор Бокшунгар динутар доро бере солло содаган Доллахан аста жангар гиже хилжигинде ондай Гардин олла бара шара марын оллап тырлы жыгарма Уярым күтөн оған шапшын қарма Үттен тамбыл шара марын дейжен қарма Жирхэр хурын ора живсэнгэн уран зориг авч байгаа гэдэгт бас маш их ихтгэлтэй байна. Амьдралын төлөө яг ийм л одоо тэгээ шударгааг хөдөлмөрлөж байгаа ийм л гэр бүлүүдийг бол бидний хувьд дэмждэг. Тэгээ хамтдаа дэмжсэнд маш их баярлалаа. За та бүхэнд бас их баярлалаа. Үзэгч та бүхэн чи чадна нэвтрүүлгийнхаа шинэ дугаартаа хамт байлаа. Тэгээ эх 7 хоногт мөн нэгэн шинэ дугаараар эргэн уулзцгаая. Яаж юм? Ингээд дүр ингээд асууж байна шүү дээ. Өөр юм аа тий. За маш их баярлалаа.